Монгол Улсын иргэн 1072 хувьцаатай эсгээ үнд цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн SHCD цэгийн сайтаар орж нэгтэлж болно. Хэрвээ та өмнө нь хүний хөгжил сан эх орны ишиг зэрэгт хамрагдан 2011-12 онд оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг, эсвэл эрүүл мэндийн даатгал, эсвэл ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгөө бэлнээр авсан тохиолдолд энэ хувьцаа байхгүй гэсэн үг маа. Харин дээр хөнгөлөлтүүдэнд хамрагдаж байгаагүй бол иргэн танд 1072 хувьцаа бий. Гэхдээ энэ нь 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн хүнд л хамаатай юм а. Гэхдээ та энэ хувьцааг өөрийн болгож баталгаажуулахын тулд нэн тэргуунд үнэт цаасны компанид очиж өөрийн нэрээр дансныг байршуулах учиртай. Ингэсэн тохиолдолд та хувьцаагаа баталгаажуулан авлаа гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаараа 800 мянган иргэн данс нээлгэж хувьцаагаа баталгаажуулсан байна. Үүний 300 мянган эх орны хишиг ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийн хөнгөлт хэлбэрээр хувьцааны оронд хүртчихсэн байнамаа. Ингээд үүний цаанд дансаа нээж хувьцаагаа өөрийн болгох шаардлагатай 1 сая 700 мянган иргэн байна. Эдгээр иргэд үн цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй компаниас сонгон дансаа нээлгэх шаардлагатай. Чи 2 сая 500 мянга үлднэ дээ тий. Тэр нь болохоор 1072 хувьцаа 2 сая 500 мянга орчим шүү дээ. 1070 хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг. Үүнээс 800 мянган дансаа нэгэж аль биесээр хувьцаагаа баталгаажуулаад авцсан байна гэсэн үг. Тэгэхээр 2 сая 500-аас 800 мянгаас хойш цаана нь бол сая 700 мянга орчим үлдчихэж байгаа шүү дээ тий. Сая 700 мянган дансаа нээж аль биесээр хувьцаагаа баталгаажуулж аваагүй. Тэгэхээр хүн болгон 1070 хувьцаа эзэмшсэн гэдэг бүртгэлийг үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага хийдэг. Та нар үнэт цаасны компани дансаа нэглэхээр тэр байгууллага дээр таны данс очиод нэгдэнэ. Нэгсдэр таны дансанд 1070 хувьцаа чинь аль биесээр ингээд суучин гэсэн. Тэгэхээр та бүхэн банкнд очиод банкнд мөнгө өгнө үгүй юу гэдээ хуулгаа аваад үздэг шиг үнэт цаасны төлбөр тооцооны байгууллага дансаа нээсний дараа хуулгаа аваад үзэхлээр 1070 хувьцаа чинь байна гэсэн ингээд мэдээлэл гараад ирнэ гэсэн. Тэгвэл хувьцаагаа худалдаж эргэлтэнд оруулмаар байна гэсэн хүсэлт хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд их хэрэг болжээ. Өнгөрөх 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл энэ төвд хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах хүсэлтэд 500 гаруй иргэн ханджээ. Хувьцааны тухай яригдж эхэлсэн үеэс өнөө хүртэл хугацаанд 1072 хувьцааг эзэмшсэн иргэд нас барсан тохиолдолд яах вэ? Хувьцаагаа өвлүүлж болох уу? Барьцаалах боломж бий юу? Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн эргэлтэнд оруулж өгөөж гэх хүсэлтийг иргэд тавьж эхэлсэн байна. Иргэд 1070 хувьцаагаа арилжаалж эдийн засгийн эргэлтэнд гарахыг л хүсэж байна л гэдэг мессеж өгч байгаа. Ингээд иргэд аль бие ёсоор өргөдлөө өгөөд өргөдлийн бид нар засгийн газар шилжүүлж байна. Засгийн газрын асуудал шийдэжээ л гэдэг асуудал. Тэд иргэдийн энэ хүсэлтээр үндэслээд засгийн газарт хувьцаагаа арилжаалах талаар хандаж байгаагаа өнөөдөр дуулгалаа. Мөн ийм хүсэлтэд иргэдч хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд цаашид хандахыг уриаллаа. Хувьцааг арилжаалах хүсэлтэд иргэдийн тоо 1000-д хүрвэл өргөдлийн байнгын хороонд цаашид хандна гэдгээ хэллээ. Хэрвээ хувьцааг арилжаалах боломжийг нээгээд өгчхүүл нэг жүнийг 933 төгрөгөөр нэрлсэн 1072 хувьцааг иргэд борлуулах, үр хөвгтдээ өвлүүлэх, барьцаалах зэрэг боломжууд нэгднэ. Тиймээс иргэдийн энэ хүсэлтээр тулгуурлаад хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нээж өгөх хүсэлтийг засгийн газарт гаргаж байгаамаа.